Байцгаана уу? Та бүхэнтэйгээ иргэн уулзаж байгаадаа баяртай байна. Манай монголчууд ихэнхдээ гадагшаа явахаараа юу хийх гэж явдаг вүлээ? Ажлаар явсан ч, аяллаар явсан ч ерөнхийдөө шопинг хийх гэж хөвчлээ явдаг тийм үү? Тиймээс би та бүхэндээ гадагшаа яваад шопинг хийхдээ ашиглах хэдхэн ширхэг хэрэгтэй өгнүүдийг заагаад өгье гэж бодсон юм. Та бүхэн мэддэг байсан ч гэсэндээ яг хуу давхар үүнийгээ баттгаад өөр ямар нэгэн мэдгүй өгнүүд байж маадгүй шүү дээ. Тийм болохоор энэ хичээлийг дуустал үзээрэй. Шопинг хийхдээ бид нэр ихэвчлэн хувцас авдаг тийм үү? За заримдаа хувцас авдаг байж болно. Гэтэл хувцас авдаг тийм үү? Тийм болохоор хувцсыг ерөнхийдөө хувцастай ашиглагддаг үйл өгнүүд маань ямар үйл өгнүүд байдаг вэ гэдгийг би та бүхэндээ тайлбарлаж өгье. Хамгийн ихний үг нь put on гэдэг маань өмсөх гэсэн үг. Бүх л хувцсыг өмсөж болдог тийм үү? Put on your coat, dress, jeans, trousers, shoes, scarf, hat гэдэг ерөнхийдөө бүх л хувцсыг put on хийж болдог. Put on your trousers, өмдөө өмсөх. Put on your jacket, хүртгөө өмсөх. Put on your coat гэхээр пальтоогоо өмсөх. Put on your sweater гэх юм бол ноосон цамцаа өмсөх. За би та бүхэндээ ерөнхийдөө хувцас нарыг ч гэсэндээ дараа дараагийнхаа хичээл дээр хэрвээ сонирх юм бол хэлж өгч болж байна. Хэрвээ сонирх юм бол та бүхэн би сонирхож байна гэд комент хэсгээр бичээрэй. За дараа хичээл рүү оръё. Дараагийнх нь үг гэх юм бол тайлах гэхийг ер нь юу гэж хэлдэг гэж бодож байна. Бүр on гэд on put гэсэн дээр on гэд нэмсэн юм чинь on-ийнхоо эсрэг off гэж хэлэх юм шиг сонсогдож байна тийм үү? Гэхдээ англи хэлэн дээр маш сонирхолтой тийм байдаггүй. Хувцсыг өмсөхдөө put on гэж хэлж байгаа мөртлөөс хувцсыг тайлахдаа take off гэж хэлдэг. Take off your shoes, take off your trousers, take off your pants. Өмдөө тайлах, джинсээ тайлах. Take off your t-shirt гэх юм бол бодуулка тайлах. Take off your jacket гэх юм бол куртгээ тайлах. Put on гэж байгаа мөртлөөсөө take off гэж нэрлэгддэг. Энэ нь болохоор зүгээр ингээд ямар нэгэн дүрмийн дагуу бол биш. Phrasal verbs гэхээр ямар үгтэй ямар үг залгагдчих байна гэдгээс шалтгаалж өөр утгатай болж хувирдаг гэдгийн нэг тод жишээ нь болохоор энд байгаа юм аа. Тийм учраас phrasal verb маш сайн судаж танилцаж зээлээрэй гэж би дахин хэлмээр байна. Take off гэж байгаа нь тайлах. Take on гэхээр бас шал өөр утгатай уул явчих. Take on гэдэг нь болохоор өөр дээрээ ачааллыг авах, өөр дээрээ хариулахыг өөрөв take on me гэх юм бол ерөнхийдөө ингээд надад даатгачаа гэсэн утгатай үг болчихж байгаа хгүй. Тэгэхээр хувцас нартай ямар ч холбоогүй маш сонирхолтой тийм phrasal verbs бас байгаа шүү. Дараагийнх нь button up. Button up гэдэг маань болохоор хувцас товчлох гэсэн үг. Ерөнхийдөө товчтой ямар цамц болтой байж болж тийм үү? Button up your coat, button up your jacket. It's cold outside. Button up your jacket гэх юм бол гадаа хүтэн байна. Курткийнхаа товчийг товчлоо гэсэн үг. Button up. Button гэдэг маань болохоор товч гэсэн үг тийм ээ. Дараагийнх нь бас нэг хувцсан дээр хэрэглэгддэг үг нь have on. What are you having on? What do you have on right now? Гэх юм бол чи одоо юу өмсөж байгаа юм бэ? Чи юу өмсөх юм бэ? Гэхээр бас have on гэж ашиглагдаж болдог. Put on гэхээр яг ингээ өмсөх. Have on гэхээр одоо ингээ I'm having a red t-shirt. I put on t-shirt гэх юм бол би бодвол өмсөн. Гэхдээ I'm having a t-shirt on гэхээр би одоо өмссөн байна гэсэн тийм утгатай байгаа. Have on. Дараагийн үг маань dress up. Dress up гэдэг маань гоёх гангалах гэсэн үг. I have a date today. That's why I'm dressing up. Би өнөөдөр болзоотой учраас гоёж гангалж байгаа. I'm dressing up for the concert. Гэх юм бол концертод оруулж гоёж гангалах. Хэрвээ ингээд зүгээр ингээд casual тийм ингээд бодуулах өмссөн байх юм бол тэр маань dress up болохгүй. Гой дайшин зүмсөө төрөм өмсгөрөө dress up болдог. Zip up. Zip up гэдэг угаагаа дараагийн үг маань zip up гэдэг нь болохоор цэглэхаантай зүйлээ цэглэхаандах. Одоо ингээд цэглэхаантай цамц мамц хүртэг мөртөө юу ч байж болно те.
Zip up your jacket гэх юм бол куртгээ цэглэхаан дараа. Zip up your jeans гэж бас болно шүү дээ. Цэглэхаанаа цэглэхааныг татаа гэж бас хэлж болно тийм. Zip up гэдэг маань цэглэхаантай юм болгоныг дээш нь татдаг. Zip up. Throw on. Дараагийн үг нь throw on. Дохох, үлгөх, дохох. Let me throw on my jacket гэх юм бол гэс куртгээ яагаад углаати тий. Throw on a scarf гэх юм бол ороо тайчи гэдэг ч юм уу. Ингээ шидчихэ гэж очив. Throw on гэдэг нь юу гэхээр шидэн гэсэн үг тийм үү? Тэрнтэй адилхан хувцсыг ч гэсэндээ өөр дээр гэс сумсах хурдан нөхцөлд гэс сумсах гарахыг throw on. Дараагийн үг нь try on. Try on гэдэг маань ерөнхийдөө нөгөө нэг жинхэнэ дэлгүүр хэсэгт ашиглагддаг өмсөж үзэх гэсэн үг. Can I try on this dress? Худалдагч дээр ингээ барьж очоод Can I try on this shoes гэдэг ч юм уу те. Энэ дайсныг өмсөж үзэж болох уу? Энэ готлыг өмсөж үзэж болох уу гэд асууж байна тийм үү. Тэрний дараагаар нөгөө нэг худалдагч маань тэгэхээр yes of course гэж хэлэн тэнгүүд Where is your fitting room? Fitting room гэдэг маань тэгэхээр хувцас салах үүрэг гэж байгаа. Fitting room чинь Where is your fitting room? Fitting room чинь хаана байгаа юм бэ? I want to try this on. Би энийг өмсөж үзмээр байна. Fitting room чинь хаана байгаа юм бэ? Ямар ч хувцсыг try on хийж болно тийм үү? Ямар ч хувцсанд ашиглаж болдог. Дараагийн үг нь hang up. Hang up гэдэг маань болохоор өлгөх гэсэн үг. Hang up your coat. Hang up your bag. Don't put your jacket on the floor. Hang it up. Бити куртгээ газар тавиа. Don't put your bag on the floor. Бити ингээ газар цүнхээ тавиа. Hang up гэдэг юм дэше үлгчөө дэше үлгэх. Hang up гэж хэлдэг. Hanger гэдэг маань болохоор үлгүр гэсэн үг. Hang up, hanger. За дараагийн үг нь болохоор kick off. Kick off гэдэг нь айгүй сонирхолтой ингээд гутлаа тайлч kick off гэж хэлдэг байхгүй. I was so tired when I got home. I kicked off my shoes and went to bed. I kicked off my shoes and went to the toilet right away. Хэм бол би ингээд гутлаа тайлч идчихэд нойлдоггүйсэн гэсэн үг байхгүй. Kick off your shoes. Гутлаа тайлаа хайчаа гэх нэг тийм гутлан дээр л ашиглагддаг. Take off гэдэг нь болохоор take off гэж болно тий. Take off your shoes гэх юм бол гутлаа тайлчих. Kick off your shoes гэх юм бол ингээд тайлаа шиднэ гэсэн утгатай. Зөндөө олон хувцастай холбоотой үйлдэл байдаг ч гэсэндээ саний миний хэлснүүд маань болохоор нийтлэг ашиглаж байдаг. Ерөнхийдөө энэ үгнүүдийг сурчсан байхад бас хувцастай холбоотой үгнүүдийн учрыг олоод яваад тахна тийм үү. Тийм болохоор энэ үгнүүдийг чийдлээд хэрвээ та өөр зөндөө үг мэддэг байх юм бол бусдтай танилцуулаад комент хэсэгт ийм үг байгаа, ийм утгатай үгийг гэдгийг бас нэмж хэлж өгөөрэй. Мөн та өөрийнхөө сурсан үгийг ч гэсэндээ доор комментэнд ингээд өгүүлбэр зохиогоод бичих юм бол би бас араас нь энэ зүг болсон байна, энэ нь болохгүй байна гэд өөрөө засаад өгөх боломжтой юм шүү гэдгийг бас хэлмээр байна. За миний хичээлийг үзэж сонирхсанд баярлалаа. Subscribe хийгээрэй. Баярлалаа. Баяртай.